За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ тэгээд золоо шоун ээлж дугаар бэлэн боллоо. Тэг өнөөдрийн зочин маань бол одоо сонирхчдын кикбоксингийн K1 Open-ийн 2 удаагийн дэлхийн аварга манай Болроо байна. Залантай гам болор бүтэн нэрээ хэлэх юм бол За сайн байцгаана уу гамбал байна. Золоо шоу үзэж байгаа хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе. За урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Бид хоёр ч бас амар сонирхолтой танилцчихсан. Ер нь бол онлайнаар танилцсан л да. За намайг урьсанд баярлалаа. Би баг өөрөө сүрдүүлсэн үгүй гайгуугаа. Оо гайгуу. Тэгээ бас манай Болроо хизэнээс хойш кикбоксинг хичээлж эхэлсэн бэ. Тэгээд олон улсын тэмцээнүүдэд ер нь хизээ оролцож эхэлсэн. Би ч одоо кикбоксинг биш анх би таеквондогоор хичээлж ирсэн 12 таогоос хойш одоо баг 10 хэдэн жил болж байна. Тэгээд олон улсын тэмцээнд гэх юм бол гээд би яг явах гээд нэлээд олон нэгэд явах гээд жоохон шүүтэн гэх юм уу жоохон санхүүг болохоор ер нь бол нэг явж чаддгүй байсан. Тэгээд 2016 онд бол яг анхныхаа одоо олон улсын гэх юм уу тэмцээнд ороод алтан медаль авч ирсэн. Зөв. Эхний тэмцээн чинь Грект болж исэн тийм ээ. Грекийн Афин хотод. Грекийн Афин хотод болж исэн байгаа 2016 онд юм да. Зөв. Тэгээд өмнө Европ руу аялж байгаагүй юу? Өмнө Европ руу би аялж байгаагүй. Тэгээд анхны удаа Грект очсон маш гоё байсан. Уур амьсгал нь гэсэн тий. So nice. Тэгээд Афин хотоор яг тэмцээнээс гадна ер нь зугаалж амжаагүй юу? Зугаас ирдэг чи нөгөө нэг амар инээстэй бид нар жингээ хасцсан амар олон сар ингээд бэлтгэл хийгээ жингээ хасцсан. Тэгээ ядарсан мөрлөө гээд хэдхэн хоногийн хугацаатай бас тэмцээндээ ормоор байдаг бас юм үзмээр тэгээ ингээд амар ядарсан ч гэсэн бас нэг юм үү тэр нөгөө нэг дурсгал газрыг нь үзэх гээд ингээд явж байсан бүр амар инээдтэй. Тэмцээний дараа бол ер нь зоолттой. Заавал тэр хотоороо явах ёстой. Яаж ядчихсан. Үзэхтэй юм үзэх. Тэгээ хоёулаа ер нь Афинаар бол ер нь ярих юм байгаа байхаа. Ягаад гэвэл би бас Грек руу явж ирсэн. Афинд бас 7-5 хонж исэн болохоор яг амар сонирхолтой хот юм байлээ те. Том үргэн амар чийл юм байлээ шүү. Хүмүүс нэг юм санаа зовдөг ч юм уу, гөөж юм уу тэгээ налаагоо нэг дурсгал газруудаа зараал байж байдаг юм шиг санагдсан шүү. Ажил хийдэг л баг л та. Тэгээ Афинд тэмцээнд ер нь тэр K1 Open гэдэг яг энэ тэмцээнд яагаад явахаар болсон юм? Манай багш ерөнхийдөө энэ холбооны гишүүн манай Монгол улс гэсэн K1-ы холбооны гишүүн тэгээд ерөнхийдөө санал тавиад за одоо ингээд энэ тэмцээнд явах гэж байна. За атлетчин даяа чи явах уу гэд тэгээд би ерөнхийдөө зөвшөөрөөд манайхан бол маш сайн бүрэлдэхүүнтэй атсан. Бүгд бараг 10-аас дээш гаруй жил хичээлсэн хүмүүс ороод манай багийн амжилт ч гэсэн маш сайн байсан л та. Эхний бараг 10 билүү 5 билүү дор байранд орсон. Бүгд ер нь амар гайхал тий. Өчтөө юу болчихвоо гинтгэн бахан монголчууд гаж тий хамаг медалийн цөмчлөө ухаана гэмээр. Игжсэн. Танаа ер нь бас багшиг дурдмаар байна. Саруулаад үлзий бадрах сонирхолтой юм байлээ. Өөрөө зураач мэргэжилтэй мөртлөө кикбоксингоор хичээллээд олон улсын тэмцээнд оролцоод бас YouTube дээр бичлэгүүд нь байгаа юм байлээ. Тулаануудынх нь. Тийм, манай багш чи айгүй мундаг хүн л дээ. Ерөнхийдөө мэргэжлийн кикбоксингийн одоо бүстэй тий аврагын 2-3 ч баг бүстэй. Тэгээд Монголд баг бүх тэмцээнүүд амжилт гаргаж ирсэн. Тэгээд Америкт бас өөрөө тэмцээнд оролцдог мэргэжлийн шүүгч одоо цал гомшиг юм бол би одоо хэлж бахааргүй их амжилттай хүн байгаа. Өөрөөр хэлбэл зураач мэргэжилтэй хүн ингээд кикбоксингсоор оронгуудаа өөрөө
хан дээр зураг зурхгүй хүний нүүрэн дээр улаанаар ингээд тий бяцс болчихсан удаад өгчдөг. Тэгээ өөрөө юм айгүй юм урлагийн хүн болохоор одоо бид нар энэ апимапинд явж байгаа шүү дээ. Тэнгүүд мэдлэг айгүй сайтай. Тэнгүүд бид нар бараг гайдтэй заяа багш. Энэ байдлаа чинь тэдгээр зүүн үед тэнд ингэж байраад энэ зураг ингэж зураг гэж бид нар бүр Өргөнийн амар авч тэгээ зураг авсан манай багш айгүй авьяастай. Тэгэл багш айлуу нэг зураг авчих гэж энэ тэнд очиж зургийнхаа позыг аваад бани. Тэгээд яагаад анх таквондогоор хичээлэхээр болсон тэгэнгүүт нь яаж яагаад ингээ кикбоксинг руу шилжсэн? Ер нь тулааны спортчин голдуу эрэгтэй хүүхдүүд ер нь хичээлдэг. Тэгэнгүүт нь чи яагаад одоо жишээлбэл зориод бүр энэ төрлөөр ер нь сурлаад өөрийгөө хөгжүүлэе гэж шийдсэн. Би ширээд байхын жоохон манай болохоор за яг өөрийн хэлснээр тийм эмэгтэй хүүхд одоо өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй. Тийм болохоор одоо ингээд ямар нэг юмар хичээллээгээд тэгсэн чинь манай ихчийн найз нөгөө таквондогоор хичээлдэг байж таараад тэгээ манай их намайг хөтлөөд ороод ирсэн байхгүй юу? Тэгээ би чинь таквондогоор нэлээд олон жил хичээллээд бас боксингоор хичээллээ. Тэгээ ерөнхийдөө юм тулааны урлаг гэдэг зүйлтэй холбогдоод тэгээд өөрөө ч мэдлэг кикбоксер болсон байсан байхгүй юу? Яагаад вэ гэхлээр хөл сүртэй өсгөлн гартай тэгээд кикбоксинг тэмцээн болоод оронгууд надад ямар ч асуудал байгаагүй л дээ. Суурн байсан болохоор ерөнхийдөө тулааны спорт чинь ер нь адилхан шүү дээ тий. Дүрмүүд нь л ингээд жоохон өөр болохоос биш ер нь өөрөө хөлний техник сайтай гар бас сайтай бол альч спорт руу хүрэх боломжтой. Зөв. Тэгээд 2016-нд Афины энэ тэмцээнд яг сүүлчийн финалд жисэн тамирчин чинь Пош охин юм шиг байсан байлээ тийм ээ? Тийш нэр Пош охин байсан. Одоо бодчих юм. Oh my god. Би тэр юу илээ тэр чиний бичлэгүүдийг хараад тэгэл шууд за энэ Пош охинтой тоглосон байна гэж юу мэдсэн. Хин гэдгийг мэдээгүй ямар ч байсан тэр юуных нь одоо тэг хувцсан дээрээ Пошийн далбаатай за Пош үнтэй үзэлд байна л даа гэж бодсон. Тэр тэмцээнд юу хитэн октоодтай тулдаад финалдсан ер нь бол 3-4 хүнтэй тоглосон байгаа. Тэгээд ерөөдөө тэр нэг англиасаа болоод хүмүүсийн оролцох тоон бас өөр байдаг л та. Одоо ингээд софтоосаа хаад руугаа шилжээд ерөөдөө full contact болонгууд хүмүүсийн тоон цөөрөд ирдэг илүү мэрэгжил тал руугаа болонгууд сонирхогч талдаа хүмүүс маш олон хүмүүс ороод ингээд одоо миний орсон төрөл хэлэхээр одоо хамгаалттай гэхдээ ер нь бол хамгийн одоо хүнд төрөл гэх юм уу те MMA мэрэгжлийн спорт руугаа нэлээд төхөн байсан болохоор хүмүүсийн тоон цөөхөн гэхдээ маш чанартай хүмүүс ордог. Тэнд бол ерөөдөө яг дараагийн одоо мэрэгжил рүү гарах гэж байгаа хүмүүс хүчээ үздэг гэх юм уу? Зөв. Багш чинь бас тэр Афиндаас өөрөө зүгээр багшлахгүй бас алтан медаль авсан байлээ те Ахмадуудын. Манай багш болонгууд ерөөдөө өөрийнхөө насны төрөлд ороод тэгээд алтан медаль авсан байгаа. Бид хоёр одоо хоёлаа хошоо алцтай бөөм баяраа. Манай багш тэгээд гол нь ингээд дасгалжуулна тэгмээ өөр ингээ орохгүй гэдэг хата би орохгүй энэ жил би та нарыг л зүгээр дасгалжуулъя гэж. Тэгээд тэмцээн дээр очих гол нөгөө нэг өөрөө ингээ цаанаасаа бүр ингээ амар ормоор санагдав. За орчихоо ингээд бид нар бас орчихоо яа тийм. Тэгээд оронгол угаасаа хуучны тий чадвартай тамирчин болохоор бол насандаа бол алтан медаль бол гаргахгүй. Зөв. Тэгээд саруулууд багштайгаа хичээллээд хэдэн жил ер нь нийт хамт хичээлсэн бай. Анх яаж багштайгаа танилцж ирсэн бэ? Саруулууд багштай чам 12 байна уу? 3 оноос анх хичээлж гисэн байна. Тэгээ миний анхны багш бол яг саруулууд биш. Би анх болохоор таквондогоор манай нацаг дорж нэргүү багшийнхаа удирдлагын дээр ороод тэгээд хичээлж явж байгаад одоо би Сүхбаатархгүй одоо хөдөөний хөвгт тэгээд хот руу шилжээд тэгэнгүүт манай багштай чи хотод очиод ямар ч байсан энэ багш дээр очиод бэлтгэл хий те заасан дээр нэг очиод уулзаад таяачаа гээд тэгээ би очиж уулзаад бэлтгэл хийж гисэндээ 13 баха 3 оноос хойш анх бэлтгэл хийж гисэн багш дээр.
Зүү. Тэгэхээр яг юу саруулууд багшчин чиний Сүхбаатартайгаа багштай багш хоорондоо ер нь тэ холбоотой. Тэнгүүд нь хотод ирэнгүүд нь чи шууд за энэ одоо хүний доор ер нь хичээлж эхлэх юм байна. Энэ хүнээс юм сурах юм байна гэж бас сайхан азтай байсан байна тий. Харин тий. Бас ингээд би бас яг чамтай подкаст хийн гээд нэг Голландын алдартай кикбоксертай ярилцлагын үзсэн. Тэр нь Рико Ферхузен гээд. Тэр бас ер нь бол нэг анханасаа яг дасгалжуулагчтайгаа тань шууд одоо баг шууд клуб дээр очингуудаа шууд ингээд танилцлаад тэгэнгүүтээ нэг дасгалжуулагчтай баг одоо хүртэл тэгэхээр чи баг 15-аас илүү олон жил нэг одоо багштай бүр бинийгаа бүр нийт ингээ мэддэг одоо үггүйгээр зүгээр ингээ бинийгаа ингээ хараад шууд ингээ ойлгоцдог. Тэгэхээр ми бас бодвол энэ аймаар азтай байна л гэж бодсон л доо. Азтай тэглэж ер нь ингээд багшаа ингээд ойр орхон солиод байх жоохон ер нь бол онцгүй л дээ тий. Тухайн багш чинь бол нэгэн сайн багштайгаа таацсан л бол тэр багштайгаа сайхан улам тий юмнуудаа ойлголцоод холбоо тогтоогоод явснаар тэгхүүнгээд багш солиод авахлаар нэгдүгээр тамирчин хүний хувьд стил нь алдагдах ч юм уу тий ойлголцохгүй байх маш сайн багш гэдэг бол ерөнхийдөө ингээд миний баг тал хаасан байхгүй тий дизайн дээр гараад би бүх юм итгээ тий ингээд манай багш юу хэлнэ би тэрийг хийх ёстой гэдэг итгэлцэл бас явж байгаа учраас багшигаа маш сайн сонгох хэрэгтэй. Нэгэнт итгэсэн бол тэгэл юу хийх гинөө тэрийг нь зүгээр үг дуугүй л хийх хэрэгтэй гэсэн. Багш араасаа цог гэх юм бол би араасаа зохино. Одоо өшгөл гэх юм бол би өшгөлн тэр ингээд сайн сонсох. Тийм учраас ерөнхийдөө багшаа нэг их солиод хэрэггүй гэж боддоо шүү дээ. Хилцэл яваад байгаа учраас. Зүү. Сүхбаатарт ер нь ингээд хичээлж байгаа тэгээ Улаанбаатарт оронгуудаа бас давхар хичээлэхэд ер нь ялгаан чамд ямар хөө санагдсан бэ? Ер нь спортын одоо чадамжийн төвшнийг ярих юм бол ерөнхийдөө чадвар төвшин гэх нь ер нь бол манай аймгийн баг тамирчид маш сайн. Манай нэггүй багш бол олон дэлхийн аваргууд төрүүлсэн тий тэквондогоорч тэр кикбоксинг, мутай тэгээд хотод болонгууд ерөөдөө тамирчид арай өрсөлдөгчд олон болж байгаа юм л да тий өрсөлдөгчд олон тэгээд манай очир нудраг гэдэг тий тэр жим дээр болохоор дандаа мэрэгжлийн тамирчид ирдэг. Тийм болохоор тэрийгээ дагаад миний төвшин ч гэсэн тэгээд левел атаал явж байгаа юм л да. Ер нь бол гай байгаагүй хот хөдөө. Гэтэ тэмцээн дээр л тиймэрхүү ялгаанууд нэлээд гараад байдаг. Хөдөөнөөс ирлээнгүү жоохон энэ хөдөөний хүүхэд ч юм уу тиймэрхүү багш нар нь танихгүй ч юм уу жоохон тиймэрхүү зүйл байна. Тэгэхээр гайгүй. Бэлтгэлийн ялгаа бол бид нар хаанч байсан. Бэлтгэлээ маш сайн бацааж тэмцээнд орох гэсэн зорилготой. Тэгжэл бэлтгэл хийдэг. Зүү. Тэгээд Италид хоёр дахь удаа яг нэг K1 Open дэлхийн аваргадаа оролцоход юу ямар хөө байсан бэ? Тэгээд яг Афины дээр тэмцээнтэй харьцуулах юм бол юу нь чиний бэлтгэл хэр байсан бэ? Сэтгэл зүйн байдал ямар хөө байсан бэ? Өсөлтөгч нарын хэрхэн байсан бэ? Хоёр дахь удаага орохдоо надад бол жоохон өөртөө нэлээд хүлээлттэй хүмүүс бас хүлээлттэй. Эхний удаа бол яг сайн байна. Одоо лаки ч юм уу чамар азтай байлаа гэдэг утгаар дараагийн удаагийн тэмцээний болохоор би ерөнхийдөө хүмүүс намайг амар жоохон азар авчлаа гэж бодсон юм байна. Тийм болохоор би бэлтгэлээ маш одоо өмнө хийснээсээ 2 дахин илүү хийх хэрэгтэй. Тэгээд аварга бас батлах ёстой гэдэг сэтгэл зүгээр орсон л доо. Тийм болохоор ер нь бол дайггүй байсан. Сэтгэл зүй бас сайтай байсан. Өрсөлдөгч нар гайг байсан. Ер нь бол би хоёр дахь дээрээ бараг маш сайн бэлтгэлтэй болохоор өөртөө үнэхээр ихтэй байсан. Бэлтгэлээ сайн хангах нь ер нь гайг үгүй сэтгэл зүй гай. Би ч бас энэ дээр яг одоо чиний энэ грек болон италийн туршлагыг ярих юм бол одоо жишээ нь бид нар хөл хорооны үед нэг олонхын онцгой комеди гэж шоу хийсэн шүү дээ. Тэр чинь 11 дугаар хийсэн. Тэгэд эхний дугаар дээр нь ингээ бата битээр ингээ хамт төрүүлэнгүүт нь бас намайг жоохон тийм азар төрүүл одоо байгаа гэж үзэнгүү. Тэгтээ яг одоо яг ингээ
Гэтэ яг нэг юу гэвэл яг би бас яг чам шиг юм төстэй бэлтгэлтэй байсан. Ер нь сайн бэлтэн тэгээд яг одоо 7 дугаар байхад чинь яг ингээд 7 дээр нь хамгийн муудаа ингээ хөрөл аваад байгаа хгүй дээ. Тэгээд 3 төрүүлээд 2 мөнгө 2 хөрөл ингээл тэгэл бас нэг тийм юм байдаг шүү. За та нар ер нь өөр юу та нарын төсөлж байгаа юмас өөр байгаа. Энэ бол Аз биш, энэ бас чадвар байгаа шүү гэдэг шаардлагатай. Die улсын онцгой комитет дээр өөрөө лаасан баяр хүргэе бас тэгээд хүмүүс ер нь жоохон нэг эхний удаа ч юм уу тэр нь Аз гэж хандлагатай байдаг да би Азтай байсан. Гэхдээ Аз бол бас зүгээр сууж байхад хүн бас хүрээд ирдүү гэдгийг мэддэг болохоор тэр Азийг одоо олж авахын тулд би хөдөлмөрлөх хэрэгтэй тэг бэлдэх хэрэгтэй өөрийгөө маш сайн бэлдэх хэрэгтэй гэж боддог тоо ер нь бол. Ромын философч Сенекагийн нэг юм үгтэй байдгийг одоо англиар хэлэх юм бол luck is when preparation meets opportunity. Аз бол юу вэ гэвэл одоо бэлтгэл боломжтой тааралдах юм бол Аз бүтдэг юм аа. Yes, бүр наача яг үнэн наад чинь ерөнхийдөө миний анхны дэлхийн аварга бол баталсан л та. Би одоо 2 өмнө нь бол таеквондогийн өсвөрийн дэлхийн аваргад явах гэж чадаагүй. Дараа нь бас нөгөө би Сандагийн улсын аваргад ороод төрүүлээд бас Малайд руу дэлхийн аваргад явах их авсан ч гэсэн бас чадаагүй. Яагаад вэ гэхдээ дандаа санхүүгийн асуудалтай байсан. Тэгээд сүүлд нь болохоор би ингээд төгсчөөд оюутан болоод төгсөөд тэгээд ингээд хийцүүхэн цаашаа диплома хүлээгээд байсан чинь манай багш чи хүрээд ирээ те ямар ч бэлтгэл хийгээд тэгээ би бэлтгэл хийжсэн чинь багш болохоор за ингээд сонгуульч шалралт болж байна чи ороод үзэх үү гэд тэгээ би ороод яг тохироо бүрдээ те ингээд бэлтгэлээ сайн хийгээд боломж нь гараад одоо ингээд задлыг чинь даяа чи явах уу гэсэн би окей гэсэн тэгээд тэрэндээ тэр хүн чинь задлаа төлөвлөж байгаа юм чинь те бас амжилт хөдөлгөх хэрэгтэй тийм учраас маш сайн бэлтгэх хэрэгтэй тэгэл ерөөдөө адна таараад алтагсан гэх юм уу. Италиар бас аялахад Итали руу бас тэмцээнд явахад бас багштайгаа сайхан гайд хийлгүүлээ л сайхан аялж чадсан уу тий. Тий гайд хийлгүүлээ л тэгээд одоо туршлагатай болсон тий тэгээд өөрөө мапаа харангуйтаа ингээд жоохон сарж маад яваад үзмээр байгаа юмудаа үзээд ер нь бол багштай хүнхээр гоё идэг. Үнгүү гайд бүр ингээд урлагийн бол үнэхээр мэдрэмжтэй хүн. Тэгээд чамд ер нь бол юу аль улс илүү таалагдсан бэ? Грек үү, Итали уу? Надад бол Итали улс маш үнэхээр гоё санагдсан. Тэгээ барилга, байшин, хоол, хүмүүс нь тэгээд ер нь бол Итали бүр супер фэлэтэй санагдсан. Грек бол гоё байсан. Гэхдээ Итали бүр гоё байсан. Тэгээд 2018 онд Америк руу явсан. Америк руу яагаад явгаар болсон бэ? Одоо Америкт одоо Midwestern Career College гэд сургууль сурж байгаа юм шиг байлээ тий. Америк руу яагаад? Гэхдээ яг уу одоо ингээд би яг өөртөө зорилго тавьсан байсан л да. Ингээд сургуулаа төгсөөд би 2 жил ингээд спортоор ямар ч байсан хичээлний энэ олон жилийг олон жил хичээлсэн учраас тэгээд 2 жил маань яг 18 онд дууссан. Тэгээд за одоо ингээд дараа нь одоо юу хийх вүлээ те. Тэгээд ер нь бол нэг орчноо солио. Тэргүү Монголдоо бол ингээд дэлхийн аварга болчлоо гэд. Тэгээд ерөөхдөө шинэ боломж ахаа залуу хүн байна, сурах хэрэгтэй гэж бодоод Америк руу явсан. Одоо Midwestern Career College дээр ямар одоо мэргэжлэр сурж байгаа сургуулаа хийдэг төгсөж байна. Одоо би ерөөхдөө хэлний юу аваад байгаа л да. Яг хэлний бэлтгэл тийм хэлээ маш сайн тийм академик түвшинд сурахыг хүссэн. Эний дараагаар болохоор би жоохон эргэлдээд байна яг спорт сайенсаар сурах уу эсвэл IT-гаараа үргэлжлүүлээ сурах уу гэдэг энэ дээр ер нь жоохон эргэлдээд байгаа. Монголд чи ямар мэргэжлэр их сургуулаа төгссөн? Монгол болохоор би шинжлэх ухааны технологийн их сургуулийг мэдээллийн технологийн чиглэлээр төгссөн. Миний үндсэн мэргэжил бол IT байгаа.
Юу IT тийм болохоор Instagram-ийн фильтр хийгээд байгаа юм байна шүү дээ тий. Тийм хүмүүс гайхаж бодвол тийчтэй. Тамирчин биш юм уу гэхдээ юу фильтр хийгээ яваад байгаа юм. Миний үндсэн мөрөглөл бол IT. Тэгээд би өөрөө фильтр дуртай болохоор нэг хүн ингээд ярьцлах зүйлөө сонсож чигээр өөрийн фильтртэйгээд тэнгууд миний талгаар донк гэдэг чинь хүүен чи хүн өөрийн фильтртэй мэдхгүй би яагаад өөрийнхөө фильтр хийж болохгүй гэж тий. Тэгээд судлаад ерөөхдөө хийгээд эхэлж байгаа. Одоо бараг тэрэндээ донтсон дараагийн миний фильтр юу ах вэ гэж бодоод байж шээ. Би чинь дэлхийн авраг болж чадсан болохоор фильтр хийж чадахгүй гэж яах вэ гэж фильтр хийнэ. Янз юм. Тэгээд сургуулаа яаж сонгосон гэд ерөнхийдөө ингээд шинэ гадаадад ер нь амьдрахад ер нь чамд одоо ямар санагдаж байна ингээ өөр шал ондоо орчинд байхад тийм ээ. Гадаадад шал өөр л дөө ерөнхийдөө бүх юм өөрийн одоо миний толгой дээр бууж байгаа гэсэн үг шүү дээ. Монголд байхад бол бас нэг ингээд хамаатан садан танил тадал гэл уучраа бас олоод явж байна. Энд бол тэгэл чамд туслах хүн хинж байхгүй чи өөрөө л одоо тий бүх юмаа хөөцөлтөн сургуулаа өөрөө хөөцөлтөн ажил төрөл олох хэрэгтэй бол олно. Тэгээд хүмүүстэй харьцаж сурж гэн бие даан бараг боломж хүмүүсийг бол ер нь гадаадад нэг хэдэн сар ч юм уу сураад амьдраад үзэх хэрэгтэй л гэж амьдралын хичээл зааж байгаа юм л да. Амьдрал надад зааж гэнэ. Тэр бол яалтчгүй үнэн шүү. Чи бас саяхан яг чиний сургуулийн Instagram пэйж дээр чинь бас онлайн кикбоксингийн хичээл зааж исэн тийм ээ. Тэр хичээл чи хэр болсон бэ? Тэр айгу гоё болсон. Яг л өмнө би онлайнаар бол хүмүүс заажсан. Тэгэхээр ингээд хүнтэй харьцаж байгаа штэ ингээд за тэргээрээ энийг хэрэгээр ярилцаад за ямар байна гэд чи одоо болонгууд ингээд сургууль дээр болонгууд би ганцаараа ингээд асуулт хийгээд хүмүүс одоо хийж байгаа. Тэгээд ямар ч дуу байхгүй ингээд харилцаа байх болгож байгаа эвгүй л гэдэг юм байлээ ингээд юу болоод байгааг мэдэхгүй ингээд өөрөө ингээд ганцаараа яриад асуулт хийгээд байдаг. Тэгээ хүмүүс яг комент бичиж байгаа гэсэн тэр нь айгу сонирн байсан. Надад бол айгу шинэлэг санагдсан. Дараагийн удаа ч гэсэн хийхдээ за ерөнхийдөө ийм дээр анхаармаар юм байна гэдэг тий. Зөв. Чи бас онлайн хэлбэрээр бас хүмүүсийг ер нь кикбоксингоор хичээлдэг юм байлээ тийм ээ? Өмнө одоо пандемикт баярлах нь хайшаа шүү дээ. Тэгтээ корона би бас ингээд баярлах хэрэгтэй болж тааж байгаа байхгүй. Өмнө би хүмүүст одоо ингээд онлайнаар кикбоксинг заая гэсэн бол тэг хүмүүс ч одоо юу яриад байгаа кикбоксинг онлайн гэд те. Одоо болонгууд хүмүүс хэлэх юм бол окей ямар ч үсэн туршаад үзье гэх. Тэгээд таалагдах юм бол хүмүүс үргэлжлүүлээд за энэ үсээ болох юм байна ингээд үргэлжлүүлээд хийе гэдэг юм байр суурин дээр байгаа. Илүү ямар нэг юм тийм орон зайд баригдахгүй тийм ингээд та хаанч байсан ингээд зүгээр ингээд нэг их юм чадахгүй заавал залуу очоод байх шаардлага байхгүй. Тэгэл зүгээр камера асаагаад миний хийгсэн юм хийхэд л баг болов. Тэгээ бас ер нь ингээд бодох юм бол бас чиний зарим шавнар бас нэлээд тэгээ сошиал ертөнцид бас инфлюенсер гэж томьёонд байгаас нэг хүн байгаа юм шиг байлээ тийм ээ. Одоо анхныхан ч яг ер нь миний одоо тэргүүн игнэд онлайн шавх юм бол манай цэлмөөгч байгаа доктор дуучин бүгдээрээ мэдэх бах. Тэгээд өөрөө ч гэсэн юм те амар актив хүн тэгээд сонирхолтой хөдөлгөөнтэй юм аа. Тэгээд одоо бид хичээлж байгаа маш хурдан сурдаг гэж би хэлмээрэн цэлмөөгч тэгвэл үнэхээр хурдан сурдаг. Юмыг бас ойлгохтой айгу хурдан зарим хүнээс зарим хүмүүс ингээд тийм 3 удаа 4 удаа давтчихэж ойлгодог хүн байхад цэлмүү ихч бол ерөөхдөө ингээд нэг хэлээд за ингээрээ гингүүл шууд хийгээд айгу гүйцэтгэл сайтай хөдөлгөөний эвсэл сайтай тэгэхээр бол заахад бас айгу надад бол амар байгаа гоё урагштай ингээд дараагийнхаа юмнуудыг ингээд төвшин хахад заахад бол Зүг. Тийм болохоор бас ган болдрын доор шаваар ормоор байгаа бол бас үүнтэй Instagram-аар холбогдох ёстой юм байна тийм ээ. За надтай Instagram-аар холбогдорой. Тэгээд би бас энийг ерөнхийдөө нэлээд ажил болгоё гэж бодож байгаа. Ерөнхийдөө группээр те нэг их хугацаа шаардахгүй ч гэсэн групп ч юм уу ингээд
зөндөө бодож байгаа. Өөрөө яг нь амьдрал чамайг тогч явуул өөрийгөө хамгаалж сураа. Тэгээ одоо чи тэгэл ер нь өөрчлөлт эсвэл ингээ бүхэл гэдэг болж байна те ингээл хүмүүс жимд очиод бэлтгэл хийж чадахгүй бол за тэгвэл онлайнаар заа чи гээл тиймэрхүү юмыг санал болгож л байх хэрэгтэй. Өөрөө ч гэсэн дагаад хөгжиж явах хэрэгтэй. Ийм заавал тусч явах хэрэгтэй гэж бодлоо. Яг 2019 онд тэр Arnold Martial Arts World Games гэдэг бас нэг дэлхийн олон улсын олимпиадаас медаль авсан билээ. Тэр медаль нь ер нь ямар одоо төрлийн медаль байсан бэ? Бас дараа нь тэнд бас телевизэд анхны удаа ярилцлага өгсөн байлаа Америкт тий. Тэгсэн. Тэр Arnold фестивал болохоор айгүй юм алдартай фестивал. Дэлхийн маш олон орноос ирж оролцдог үнэхээр том фестивал болт юм байлээ. 4-5 ийм амар том стадионттэйгээд ийм тэндгүү ингээл одоо бодибилдинг бүр зөндөө олон төрлөөр болсон. Тэгээд тэрнийх нь нэг төрөл нь болохоор ийм martial arts ийм ивентэд болсон. Тэрэнд болохоор би каратегийн хөтөлбөр үзүүлээд медаль авсан. Нэг нь болохоор ийм зэвсэгтэй гэх юм уу? Тиймэрхүү хөтөлбөр үзүүлээд талааны урлагийг таниулсан тийм хөтөлбөрийн төлөөр авсан медаль авсан байгаа. Хашаа авсан. Зүг. Тэгээ ярилцлага юуны тухай өгсөн байна нэг телевизэд Америк телевиз анхны удаа ярилцлага өглөө. Аха. Тэр ярилцлага болохоор ерөнхий л юмнууд байсан л да. Одоо ханаас ирсэн, ямар төрлөөр оролцож байгаа вэ тий. Тэгээд одоо ямар байна? Тиймэрхүү л байсан. Тэгээд бас сонирхолтой англиар ингээд ярингуут чинь бас гээд жоохон гацаж төгтөрсөн ч гэсэн тэгэл одоо бодонгод юу яасан болов өөрөө бодоод юу яасан бэлээ гэж бодсон. За тэгээ коронагийн үед ер нь одоо Чикагод байсан тийм ээ? Чикагод байгаа тийм ээ? Чикагод ер нь корона ер нь амьдрал чинь ер нь чи сая ярьсан л да онлайнаар хичээл өгөхөд бол маш таатай байгаа. Гэхдээ ер нь гадаа гарахад жишээл Аз хүн гэж ямар нэгэн асуудал байсан уу? Хэдэн хүн зодсон бэ? Ерөнхийдөө энд бол арьс өнгөөр ялгуурлах үзэл бол байдаг. Гэтэ коронавигийн үеэр бүр ихсэн гэж хэлж болно те. Анх тэглээ Монгол тэглээнгүүд нь би одоо маск зүгээд одоо метронд оронгууд те над руу ингээ хүмүүс бараг яд мухаарад чи өвчтэй юм уу гэдэг маягаар те. Аз хүмүүс бол ерөнхийдөө ингээ зайгаа бариад ингээ зогсчихсэн ч гэсэн хол байсан. Тиймэрхүү үзэгдлүүд бол ер нь нэлээд гарч байгаа. Баян бараг тулгардаг. Тэгээд корона бол тэгээ одоо бол ер нь гайгүй болсон. Хүмүүс бараг маскгүй тэгээд зайгаа бариад жахад бараг юм уу тийм. Тэгэхээр ер нь ингээ автобусын суунгууд хүртэл кондуктор хүртэл бас зайгаа барьсан байна гэж хэлж болох юм байна. Тийм нэг үгээрээ хэлэхгүй гэсэн тэр үйлдэл нүдний хастай body language нь хэлээд өгч байгаа байхгүй юу гэл те. Гэл бараг цуг тогчээснаа ингээд мухаа хархан ч ингээд би нэг гэл жоохон зэрвс хийгээл тэгэл бид нар чи ингээд бөөнөрөө бараг Аз маскгүй явбал бараг зодуулчих гэдэг юм уу яа. Тэгсэн чи манай гам болор touch me and your first kickboxing lesson is free гэж мэгэл аа. Харин ч ойртод ирвэл одоо нэг мөшгөлн ухааны юм бодоод явдсан. Тэгээ сургуулийн чинь ер нь бол юу ангийн хүүхдүүд чинь ер нь ямар хүмүүс байна? Хаанх ямар улсын хүмүүс байна? Гадаад найз нартай болж байна уу? Тий, зөндөө гадаад найзууд байгаа. Ерөнхийдөө Өмнөд Америкаас те Бразил тий өөрч юу гэдэг вэ? Мартчихлаа. Венесуэл, Испани, ерөнхийдөө надад тийм Өмнөд Африкийн хүмүүс тэгээ Америкийн хүмүүс тэгээд бас Азууд, Солонгосууд, Хятад ер нь тэгэл янз дөө энэ тэндээс ирсэн араб хүүхдч байна. Тэгээд бөөнөрөө ингээд мэдлэгтэй хөрлөг янзаар би ч одоо айгүй олон хэлээр мэдлээ. Ой чао. Испани давхар бас хэл сурдмаар Португал хэл Испани сураад байгаа юм уу яагаад. Айгүй олон төрлийн
Олон үндэстний дунд хэл холигдолдод бүр англи хэлээс гадна олон хэл сурж байна да. Испани хэл, араб хэл. Ажгаар нь Тийм. жоо Солонгос, Японоор ярина штэ. зөө. За би яс чамаас нэг юм асууж ирсэн. Ер нь бол тэ Bellator 221 яг хүүхэнхүү амар түвшин ах ингээд тулдахад ер нь тулааныг нь яг амьдаар үзэхэд ямар хөө байсан бэ? Тэр тулааныг чи ялсан шүү дээ. Тийм, тэр бүр үнэхээр гоё байсан. Өмнө яг тэр амархуу ахыг бид нэр ихтэн цуг бэлтгэл хийгээд бэлтгэлийнх нь процессыг бас хараад тэгээд яг тэмцээн дээр нь очиод үзэхэд бол үнэхээр гойсон. Монгол гэдэг бүх тэнд амар олон монголчууд очсон байсан. Бүгд дэмжсэн. Сэтгэлийн хөөрөл бол баг дээцэгтэй. Тэгээд Bellator бас шоуг бол бас гоё хийсэн. Хүмүүс нь гаж ирж байгаа нь тий. Зохион байгуулалт нь маш олон хүмүүс үздэг. Супер байсан. Тэгээд ядаж монгол хүн тэгээ Bellator амар түвшин ах тэгээд ялалт байгуулаад тэгэхээр нь бүр ингээ огш штайгаа ялангуяа гадаадд байгаа юм чинь тийм ээ. Тийм тийш тэгээд бүгдээрээ тугаагалцсан Монголиа гэх тий. Уухай гэж бүр амар огч юм. Тэгээд ялаад гараад ирэхтэн ингээл хүмүүс бүр ингээл бүчиж аваад тий бүгд ингээл баяр хүргээл гоё ясаа тэгээд чи баг манай ах тий. My bro гэх баг хүмүүс хэлгэн хоолгоо тэгээд цог бэлтгэл хийдэж штэ гэл. Үнэхээр омогчсэн бас амархуу ахта баяр хүргэе. Bellator анх удаа оролцсон, ялсан тий. Супер байсан. Чи ер нь өөрөө ер нь цаашдаа тэ энэ тулааны урлагаар ер нь карьер хий гэж ер нь бодож байгаа юу? Аха. Бодоогүй бол биш. Гэхдээ нөгөө нэг хэрвээ одоо орох юм бол мэрэгжлийн спорт руу л орж байх. Гэтэ мэрэгжлийн спорт гэдэг чинь тий амныхаа зоргоор яриад би орно гэдээ орцдог юм биш. Чи маш сайн бэлтгэл байх хэрэгтэй. Баг байх хэрэгтэй, бас мөнгө заах хэрэгтэй. Тийм болохоор би тэр боломж нь бүрдвэл бас why not те туршаад үзэж магадгүй л. Тэгээд тийм юм байхгүй бол ер нь бол хэцүү. Яагаад гэвэл тэр чинь бид нэр одоо дивжинээр гарахтаа тий сонирхолтой спорт гэсэн ортой ингээд үхэхэд гомдлого гэсэн бичиг цаасан дээр гарын үсэг зураад орж байгаа амь нас те чинь бас тоглоом биш болохоор нэлээд нухацтай бодох хэрэгтэй. байна. Яс эмгтээчүүдийн тулаануудын бичлэгүүд үзлээ. Тэгээ би ер нь нэр яг нэг өнгөлөх юм бол яг нэг эмгтээчүүдийн тулаануудыг үзэж чаддаггүй юм а би бүр амар надаа амар тийм юу гэмлээ би нэг эрэгтэйчүүдийг тулдах надаа асуудал. Гэхдээ эмгтээчүүд ингээд би нэг ингээд зодож байгаад би бол нэг тийм амар тийм нэг тийм айдтай байгаад байдаг байхгүй үзэж чадахгүй. Нэг талтай. Харин тий. Тийм эмгтээчүүд чинь тэгээ бас айгүй шаардтай шүү дээ. Ер нь харин тийм тэгээ ер нь илүү гарах гад үзнүүхээс дутна гэж байхгүй муухай шатаа үздэг. Тэгээл бас хэцүү. Тэр нөгөө гудамжийн зодондоо ч гэсэн ингээ харангууд чинь эмгтээчүүд ингээ зодлохгүй зүгээр яриад байхгүй те. Чи яах ингээ эмгтээчүүдийг харангууд нэг нэгнийхээ бүр ингээ хайр найргуу бүр үсгэж аваад өгдөгдөө дээрээс нь дэвсэлтэй би бүр ямар амар юм бэ. Дэстэ би бүр харж чаддаг байхгүй ямар амар юм бэ. Боргоо минь холооргол явчих юм юмнаас. Хэцүү. Яг ингээ кикбоксингийн болон яг UFC тусалж байгаа эмгтээчүүдийн хайлайтуудыг би үзсэн хамгийн оргил хэсгүүдийн тэгээд тэр нэг толгоогоор үсгэлж байгаа ингээд нам одоо нокаут хийж байгаа нь бүр ёо ямар амар юм бэ. Харин тийм ээ би бас ерөнхийдөө нүд хальтаа яг үзэж чаддгүй. Ингээл яг амар сонирхсон тамирчнаар гэхээс биш ингээд үзэнгүүд зовлонгийн мэдээд байдаг болохоор ингээд надад айгүй хүн тусаад байдаг байхгүй яана тий ингээд хүмүүс харахад л ёо өстө алчлаа гэж дараа нь зохиолч хүний оронд өөрийгөө бодонгоо яана гайг байгаа толгой тарих нь одоо дараа нь яана гэж бодоод нүд хальтаад өгдөө. Аманда Ньюнес гэдэг нэг UFC-гийн актер хүүхнийг үзэнгүүд нь би хараад хийж өстө ямар амар зодтолтгийм бэ юу. Тэр бүр амар байгаа зү. Техник тэгээд дээрэс нь яг ингээд баг хальт гарах юм бол жоохон эрэгтэй хүн шиг те тэгээд эрэгтэй хүн шиг харин тий.
эмгтээлэг шинж чанараа алдсан баг нэг юу тэгээ багийн нэг эрэгтэй хүнээс ч илүү эрэгтэйлэг харагдаад байгаа байхгүй юу? Тийм тэр чинь байгаа байж ингээл нэг тийм ийм тий тэр нь тэгээд бас нөгөө өрсөлдөгчтэй бас тий тактик л байгаа байхгүй тий бас сүрдэж штэ энэ чинь эмгтэй хүнтэй тоглох гэж бараг эрэгтэй хүн шиг хүн гараад ирэхээр чи хүн чинь бас яана л гэж бодох бах. Тэгэхээр Аманда бол үнэхээр амар юм бэлээ. Машин шиг л зүгээр машин шиг юм бэлээ. Ер нь би бас бодоод байгаа. Одоо жишээ нь тэгээ Монголд одоо янз бүрийн тулааны спортоор ч юм уу эсвэл бүхээр барилж байгаа тэгээ эмгтээчүүд байгаа. Бас амжилттай явж байгаа. Тэд нар иймэрхүү эмгтээчүүд ер нь ямар эмгтээчүүдийг сонирхдаг юм? Ер нь бас л нэг тийм те нэг тийм жоохон тийм спортлог залуучуудыг илүү сонирхдаг байгаа. Ягаад гэвэл тийм те нэг номын сангийн хүүхдүүд бол арай л биш ахаа гэж бодож байна л да. Тэгээ хувьнасээ л хамаарах. Гэхдээ ер нь бол мэдээж эмэгтэй хүнийхээ зэн совингоор ч юм уу тий өөрөөсөө илүү эрэгтэйг хүсэх нь бол одоо байгалийн л юм болохоор ингээ хараад тахад хүмүүс ингээд цуг хичээлдэг хүмүүстэйгээ ч юм уу тий гэр бүл бас их байдаг юм шиг санагддаг шүү. Бас ялангуяа нэг холимог тулааны хосуудыг харангууд нь эмэгтэй нь одоо тулаанч нь бас нэг эрэгтэй тулаанчтай хамт хосууд бас олон байгаад байгаа байхгүй юу? Эмэгтэй тулаанч яах юм бол хідээч нэг тиймтэй зүгээр нэг тийм нүдэн шилдүүлсэн гэх нэг IT-ийн юм ингээд дараахны хүнтэй бол илүү хүн байлээ. Би бол ер нь ингэж бодож байгаа л да худаа ер нь ингээд энийг хувийн зүгээр ямар ч статистик үнэлэхгүй зүгээр нэг тийм те өөрөөр нөхөө би бас яг танаа нутгийн нэг хүнтэй нэг подкаст хийсэн нэг Slim Rap YouTuber аа. Тэгээд ер нь ингээ муухайгаар ярих юм бол ер нь нэг тийм тулааны спортоор ч юм уу зудаагоор хичээлж байгаа эмгтээчүүд ер нь бол тийм гоожур залуучуудтай бол хизээч өрөхгүй юм байна лээ. Гоожур. Тэр чинь яг хоо тэрнээс шалтгаалаад тэгээд айгүй миний бодлоор хамтдаа цагийг их өнгөрөөж байгаа байхгүй тий тэр чинь бэлтгэл хийгээд тэнгууд нэгээ илүү мэдэх одоо хоорондоо одоо хайрцагын холбоотой болох магадлал нь өсөж ирж байгаа байхгүй. Тэгэхээс нэг ингээд нэг амар гоожур хэрвээ IT-ийн залуутын цагийг их өнгөрөөвөл тэрнтэйгээ гэлэх магадлал нь өссөн шүү дээ тий. Гэхдээ зүгээр нэг юу спортоор бодож тэр эмгтэй хүн чинь багийн эрэгтэй хүнийг одоо зодох чадвартай тий ийм байг. Тэгэнгүүтээ яг түүнээс нь илүү тийм одоо тий биеийн физиологийн хувьд байж хүнтэй л юу н сонирх шүү дээ. Тэр утгаараа түүнээс бол яг тийм зүгээр мэддэгтэй хүнийг доош нь хийж байгаа юм байхгүй зүгээр л үлгэж хэлж байгаа юм да. Аха. Зөв. Наад чи нэг ер нь бол яа. Тэгээ миний хувьд бол нэг амар заавал гэж засаад надад зүгээр л яг юм ментали хүчтэй хүн таарддаг гэх юм уу. Тэр нь бол хувь хүний сонголт шүү. Тэгэхээр нэг булчин бол надад нэг сүгтэй сонир санагддаг шүү. Тэгээд байж л байдаг юм. Хөгжүүлчих болох юм те тэр бол нэг амар онцлог юм бод биш шүү залуучуудаа. Don't worry. Бүгд тийм хардггүй. Wow. Тэгээд ер нь наан байгаа монголчуудтайгаа ер нь ихээр холбоотой байдаг вэ? Ер нь бол холбоотой шүү дээ. Яг тэгэхээр Чикаго бол айгүй олон монголчууд амьдардаг тий. Бараг худалч хүнд 10 хүний нэг нь монгол. Би ч өөрөө тэгээд монгол хороолд амьдардаг. Тэгээд монгол хүмүүс айгүй тусч тий. Яг хэрэг болоход монгол хүн л монгол хүндээ тусалж байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр нэг хүн бол танихгүй хүндээ туслана гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр монголчуудтайгаа сайхан амьдарч байна. Энд Монголд байгаа юм шиг амьдардаг. Мод тэ Монгол хоолны газар байна, Монгол караоке байна. Одоо байхгүй юм алга энд ерөөсөө. Бараг л Монгол зодон байна тэ бас. Тийм бидний ч одоо очдог бидний бэлтгэл хийдэг клуб гэх юм бол дандаа тэ сонирхдаг монголчууд бас их ирдэг. Нэг нэгээ таагаад. Тэгээд YouTube channel нэгэд хэр удаж байгаа юм бэ? Бас нэг би бүх бичлэгүүд чинь ер нь өдсөн бас тэ спорт
бас эрүүл тийм бэлтгэлийн контент цааш нь үргэлжлүүлэх үү? Ер нь өөрийнхөө YouTube channel яаж хөгжүүлмээр ингэж бодож байна? Өөрийнхөө kickboxing career шигээ. Энийг бол ерөнхийдөө амар сонирхлын дагуу нээсэн л да. Коронагийн үеэр те карантинлагдаад хийх юм аа юу хийх вэ гэж бодоод өмнө YouTube нээ гэж бод нээсэн. Тэгээд урт хугацаанд хийнэ гэж төлөвлөсөн байгаа. Одоохондоо нэлээд завгүй байгаа болохоор түр баригдсан. Гэтэ нэлээд хідэн санаа байгаа. Тэгээд эрүүл амьдралын талаар те бас дасгал хөдөлгөөн ер нь ямар нэг юм сэдвүүд баригдахгүй байхий гэж бодоод байгаа л та. Яг энийг хүмүүс мэдчихээсэ би энэ дээр алдчихсэн шүү. Тэгээд ядаж энийг нь ойлгоод авчихвал хин хэндэ хэрэгтэй. Хүнд хэрэгтэй юм гэж тест амар маацаад амар хитрхи хинт зэрэггүй юм яриад гэ тим бол хийх өгөхгүй байгаа. Хүн хэрэгтэй л юм гэж бодоод байгаа. Инэ хийш YouTube намайг subscribe хийгээрэй. Subscribe дараарай. Instagram дээр follow хийгээрэй. Facebook friend request явуулаарэ. Залуучуудаа. Надад гэхдээ тэр хичнээн хүн дагнуу магнуу нэг хамаагүй тэгээ зүгээр хүмүүс л хамаадаг. Хүмүүс л амар тэр дагагчнаар одоо subscribe тэгээ тиймэрхүү хүнд амар ач холбогдол өгдөг. Тим юмгүй л баг одоо хүн биш болох гээд байгаа юм уу? Яах гээд байгаа. Тэр нь гэхдээ надад жоохон таалагддаг байна. Ер нь бол би бас хамтаа санал нийлж байгаа. Тэгвэл ер нь яг хүн юмыг ингээ багаас нь эхлүүлээл тэгэл тууштай байх хэвээр өөртөө үнэнч ер нь тэгээ сайн юм хий хүмүүс туслая гэж бодох юм бол тэгэл олон ер нь тэ найдвартай тийм яг одоо жишээл чиний контент таалагддаг хүмүүс чамайг дагдаг байвал тэр нь л хэрэгтэй л байхаа гэж би өөрөө бодож байгаа. Тэг амар гоё гэсэн тэ сурагч бэлэн болоход багш гаж идэг гэдэг шиг тэ ингээл хин нэг хүн яг нэг за кикбоксинг хичээлээр гараа бой гэдгээр YouTube дээр хайхад миний бичлэг газ байл тусч ивэл одоо тэгэл миний YouTube-ийн одоо гол зорилго биеллээ л гэж ойлгож байна шүү дээ. Харин тий подкаст хийж ихсэн чинь очиж бэлэн болчихсон дээ. Би өөрийн чинь контентууд бас аягүй гоё. Тэр нөгөө нэг сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар ярьсан байсан шүү дээ тий. Уянгаатай гэсэн подкастыг ярьж байна уу те? Тийм тэр подкаст айгуу гоё байсан. Яг тэгэхээр би өөрөө бас жоохон сэтгэл зүйн тэр үед гонжготсон байсан ч гэх юм уу те. Тэгээд өөрийн чинь подкастыг тэр хүнтэй яаж байгаа подкастыг сонсоод за бас би ганцаараа биш юм байна. Ингээд хийгий гэл бидөө болж байгаа. Тэгэхээр өөр чинь бас баярлаа. За баярлаа. Өөртөө баярлаа гэж хэлье үгүй юу? За би бас нэгэн асуумаар байна. Ягаад гэвэл юу? Чиний Instagram-ийн нэг зурган дээр одоо бас надтай хамт подкаст хийсэн нэг хүн байгаа нь дуучин наран эгчтэй Макаод юу хийж ийсэн? Тэр дуучин наран эгчтэй бид нар дэгийн эгчтэйгээ амраахтэй тий. Тэр болгоод нэг Venetian Macaw Operation гэдэг нэг юм том төсөл буудал байдсан шүү дээ. Казино тоглосноо юу? Тоглосон шүү дээ. Тэр бүслэд одоо Хонконгчин бүслэгийн их нутаг тий тэрэнд зориод бүслэгийн одоо дурсгал зориулаад ийм martial arts event зохион байгуулсан. Тэрэнд олонгууд урлаг соёлын оддууд Монголоос тий энэ тэндээс ирж оролцсон. Тэнд тэгээд наран хичтэйгаа цуг явсан байгаа. Гоёс амар гоё хүн надад санагтаа тэр юм. Бас өөрөө бас каратегаар хичээлжсэн те тулааны урдаг сонирхдаг. Ялцхад гоё супер найс хүн байсан. Өөсөө би тэрийг бол мдээгүй ямарсан наран хичээг спиннинг хийж байгаа болон бас бүжгийн урлагаар өөрийгөө хөгжүүлж байгаа гэж мэдж байгаа. Багада каратегаар хичээлжсэн гэж надад хэлжсэн л та. Бас нэг сонирхолтой факт гарч ирээд байгаа юм шиг сонирн байгаа зү. Би яг ингээд дөнгөж наран ихтэй подкаст хийчихээ тэгэнгүүт нь чамагтай ингээд судлаа байжсэн чи наран ихтэй зураг авахсан байждаг. Бас ямар сони юм бэ? Харин наа чи бас амар сонирн байсан. Өөрөө чи сториг үзсэн чи наран ихтэй подкаст наран их орсон байж тэгээд тий. Гайхчихлээсэн.
Тэгээ би чинь нөгөө юу наран ихч хөл хороонд байхад наран ихчтэй хамт би энэ бол амар сонирм ягаад гэвэл чи баг мэдэх байхаа нөгөө Гаруда MMA клубын ган түлхүүр гэж байгаа. Тулаанч. Мэдэх үү таних уу? Ган түлхүүр түлхүүр гэдэг чтэй түлхүүр гэж нэрдэг тийм. The Key MMA нэр The Key гэж хэлэхгүй юм уу? Таны штэ цуг бэлгэл хийж ийсэн. Яа би ган түлхүүртэй Шанхайд танилцж ирсэн. Би Шанхайд 1 жил амьдарч ирсэн. Шанхайд амьдарч байгаа үедээ би бүх тулаануудыг авчиж үзчихсэн. Амьдарч байгаа үедээ. Тэгээ тэнгууд нь бас юу манай юуны Muay Thai-ын бата бас тэ тэнд Шанхайд бас тулалж исэн. Бата? Ямар бата? Тавэж нэг хэлээд үгүй юу Muay Thai тулалдаг. Зөв манай ч юу ах ерөөхдөө одоо Muay Thai кикбоксер хичээлж байгаа хүмүүс Шанхай хятад руу айгүй их мэрэгжлийн тулаан гарч хийдэг л дээ тэрийг нь очиж үзсэн юм шиг байна. Тэгэнгүүт нь яг нөгөө коронагийн үеэр чин эргэжтэйчүүд чинь хоорондоо 50 сунаах чаленж хийгээд байсан. Тийм яа. Байсан. Тэгэнгүүт нь би яг ингээд 50 сунасан чин сунааж байгаа бичлэг яг нэг төлхөр намайг чаленжид дуудаад тэгэнгүүт нь бид нар чаленжид нь ингээд орсон чин нөгөө наран ихч тэгээ лайк дараад комент бичээ тэгэнгүүтээ их чинь ийм бэлтгэл хийж байгаа лайв хийх гээд байгаа юм Instagram дээр чи тэгээд бас оролцооч гэж санал тавиад тэгэнгүүт нь наран ихчтэй 30 хоног баг хамт Instagram дээр лайв дээр нь хийгээд тэгээд дараа нь наран ихчийг миний подкастэнд орооч гэж асуугаад ерөнхийдөө өгөөг хэлж чадахгүйсэн л ахгүй дээ ер нь бол ямар сони юм бэ те амар сонин наач бүр айгүй сони биш би түлхүүрийг тань наран ихчийг тань сони хов тавилаа Тэнхэлтэй юм байна. Тэгээ наран ихч хоёр чинь бас айгүй гоё ягаад ч те йога хийгээд байсан тэгээд бас сэтгэл зүйн талаар нэг юм одоо тарин шиг юм уушаад байсан санагдаад бах юм. Тарин уншиж байсан. Би тэр тариныг өөрөө бол ер нь өдөр болгон уншдаг л та. Тэгээ тэр нэг юу хамгийн гол нь юу тэгээ өөрөө ганцаараа байхдаа яг толь руугаа хараад ганцаараа өөртөө зориулаад тарин унших өөр байдаг. Тэгэнгүүт нь ингээд лайваар юм уу подкастингүүтээ ингээд тарин ингээд уншингууд нь жоохон эвгүй байдаг л та. Угаасаа амар эвгүй байлээ олон хүмүүс энэ дэр гэдэг. Тэгээ дээрэс нь лайв чинь бүр амар хэцүү юм байлээ шүү дээ. Би бас нэг лайв хийж бүргээд хүмүүс бүргээд нүдэн дээр ингээ гараа явангууд чи юу болов вэ? Сони юм байлээ. Гэтэ өөрийгөө баян тийм одоо эвгүй байдал гэх юм уу те комфорт зоноосоо гарах хөдөлгүүдийг бас хийж яхах нь зөв юм шиг санагдсан. Тэгжээж өснө хөгжин гэхгүй ингээд баян нэг байрандаа ингээд хийдгэл юмаа хийгээд байх юм бол гэсэн их өсөлт хөгжөлт байх уу санагддаг. Тийм ч учраас ерөөдөө би бас айгаа олон юм орж үзэж байгаа л да. Лайв хийж үзлээ, YouTube хийлээ, TikTok хийлээ. Фильтр хийлээ те бүгдээрээ тэгээд бас нэг жижигхэн өөрийгөө бас хурган чаленж хийгээд байгаа санаа. Ер нь одоо миний бас бодлоор залуу хүн байвал ер нь олон юм туршиж хийж үзэх ёстой. Алдах юм ерөөсөө бараг байхгүй харин ер нь бол туршлага хоримтлол болно. Тэгээд ямар ч байсан ган болор одоо подкастны урилга хүлээж аваад бас тэгээд тулаанчны ер нь тамирчны өөрийнхөө зомлынхаа тухай ярилцсанд маш их баярлалаа гэж хэлээ. Тэгээд чамд бас өөрийн чинь ажил үйлсд болон одоо ирээдүйн тийм мэргэжлээ гой зүй сонгоод Америкт бас хий гэсэн яг зорьсон зорилгоудаа биелээрээ бүх юмд нь амжилт хүсье. За маш их баярлалаа. Намайг урьж оролцуулсанд өөрт чинь ч гэсэн тэ цаашдынхаа ажилд нь амжилт нь бүх зүйлд нь сайн сайхныг хүсье. Тэгээд нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүстээ ч гэсэн баярлалаа. Энэ хөтөл сонсонд тэгээд subscribe
like, share, comment. Манай нэг UB comedy-гийн нэг онцгой comedy шиг те. Шенге share, санга subscribe. Яасан нэг ямар амар үг байна ч. Юу тэр бол joke байсан шүү ер нь бол. I see. Ямчсан ган болордо маш их баярлаа. Тэгээд тэгээ өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Баярлаа. Thank you. Bye. Have a great day.